өнөөдөр нөгөө нэг Парарагийнхаа 3 дахь бүлгийг ярихад бэлэн болсон байна. Гэхдээ мэдээж партлагдаж орох байгаа. За эхний анги дээр болохоор нөгөө нэг Пупи маань гинтхэн босч мосоод нэгнэлээ юм болно. Тэгсэн чинь нөгөө Пети Рупи хоёр маань ирчихсэн өнөөдөр Параро онгоцоор ниснэ гэсэн өдөргээд хэлнэ. Манай Параро манай онгоцоор нисэх гэж байгаа бол тай. Тэгсэн чинь эхний онгоц нь яасан бэ гэсэн чинь эхний онгоц нь зүгээр л мод мөргөд унцгаж хоёр дахь онгоц нь бүр засан уул мөргөд дэлбэрчихэж. Тэгээд гурав дахь удаага нөгөө гой онгоцоороо бүр дэше ниссэн чинь бүр огторгоор нисээ насаа. Тэгээ нэг харийнхантай бас л тааралдаад харийн хөлгөнд дэлхий дээр унаа. Тэгээд Параро хоёрыг бас хөлгөтэй суулгацсан нөгөөдөл найз болоод авчихсан. Тэгсэн чинь харин хүмүүсийн харж найзууд нь нуусч муудаад тэр юу гэлээ энэ хин хоёр гэлээ. Энэ хоёрыг гэртээ аваачаад тэгнэмиг өгсөн чи өстой юмцтай байна гэж ганц саралтаар юу Бобо Биби бибин баг идчих болсон. За тэгээ нэг удаа нэг тиймэрхүү байдалтай тэгээ төгснөө. Тэгээ нэг Пупи нэг удаа ингээд ийм амар хацсан паузтай зураг зурулж исэн амар хэцүү заяа. Тэг жахт нь хэрийг бүр саад болж өгөө тэгээд тиймэрхүү байдалтай байлаа. Тэгсэн чинь нэг хэригийг саатуулах гээд ингэсэн байл л да. Тэгээд үгүй гэсэн чинь корон уурны зүгээр баху. Зургийн чирнэлийн ягаар чирнэлдээ төглөө. Тэгсэн чинь Параро үүнийг саатуулаад нуугдаж тоглохоор болно. Тэгсэн чинь Бобо Биби хоёр нэг хөлгөө засах гэсэн чинь ерөөсөө ажилдаг бай. Тэгсэн чинь Биби нь одоо яагаад байгаа? Бараг л болох гэсэн чинь хүчин ихтэй дэлбэрчихнэ. Тэгээ нөгөө хоёр чинь өлсөө жигнүүн идэх гэж явсан чинь гэрлүүн оронгуудаа гэрийн өстө сүйдэлж өгнөө. Зүгээр сүмлээж яана үсттэй. Гэрийн бүр аимшигтай болгосон байна. Нэг юм байдалтай. Тэгээ нөгөө дүүл чинь гэрээ цэвэрлчгээд явна. Бас жигнэн гэдэг. Шүн дунд болсон ч гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд Эди өдөр Эди найзуудтай Рофт бүтээн гэж хэлээ. Тэгээд Рофтаа аим оруулаад байжсэн чинь Рофт нь гэдгийг ингээд дөд гэж аимшигтай ингээд дуурайд тэгсэн чинь Эди юу гэж тэр дуунд нь хаалхуу тэгээд нэг дэлбэлт олноо. Тэгээд найзууд нь хурц ирээд тэр Рофттой танилцсан нэг Рофт бүр яриад хүний нэр тогтоогоод байна. Тэгсэн чинь нөгөө нэг чадваргүй юм шиг байна нөгөөх нь. Янз чадчих гэсэн чи янз чадахгүй, өсөрч чадахгүй гэсэн чи өсөрч чадахгүй. Яг хамгийн сайн чаддаг зүйл нь хүч. Ер нь бол ямар хүчтэй л гаргаа юм да. Гэр дотор ямар худлаа мэлээ. Харин Руди бол маш том засан бомбыг хийх нь түүний зүгээр л урлаг нь байгаа. Тэгсэн чинь нөгөө гарч нь ингэж угаад өөрөө засан бомблогт дарагдуулнаа. Найзуудаа ч гэсэн тэгээ найзууд нь ямар сонир авт вэ гэд яваад өгнө. Тэгсэн чинь нөгөө нэг Эди дараа нь чанд гэр засаж өгөх учраас гэсэн чинь ингээд орон нэвдэрнэ. Тэгээ нэг тиймэрхүү байдалтай байж байгаа нөгөө нэг Рудигийн гэрийн засаж өгнө. Гэрэн дотор нь олон зүйл байна. Ортой байна. Мэдээж хөл хийж өгөөгүй. Угаасаа хөл хийх юм бол түүний орн бол шууд дэвхрээд дэлбэрнэ. Тэгээд гоё нэг ундуу дугуй шиг юм бас дээрээс нь бөмбөг зангаа бэлгэлнэ. Тэгээ нөгөө нэг Рудигийн шинээр гээд баяр зэмлэгсэн боловч Рудигээс агаар гарахгүй юм аа. Нөгөө нэг лаа өвлөх гэсэн чинь тэгээд түүний анх төрсөн өдрөгээд тэгээ тэмдгэлсэн боловч тэр сүү ууж чадахгүй, бялуу идэж чадахгүй гэж жаахан гуниг л наа. Мань хүн маань нөгөө сүү ууцсан чинь жаах хөвдрээд хачин болчих нь. Тэгээ өглөө босоод нөгөө нэг Эдитэй дахиж уулзаад нөгөө нэг хоол юм уу сүү ууж болохгүй шиг нэ. Тэгээ Руди маань нөгөө нэг Парарогийн бэлгэлсэн ундуугнаа дээрээс нь короныг бэлгэлсэн бөмбөгөө тоглож үзнэ. Гэсэн боловч түүний гэр нь үнэхээр аимшигтай тэгээд амар их дуу чимээтэй байлаа. Гэхдээ Руди Эди хоёр бол сайн найзууд үлээ. Нэг удаа Параро маань онгоцоор тоглож байна. Тэгээд нөгөө нэг Корон машин онгоц хоёрыг түр солиод цугалчих гэсэн чинь нөгөө Парароч тоохгүй онгоцоороо тоглоод үрлээ. Тэгж жагаад бүр жижигхэн нэг цайзыг унгаагаад
яачхнаа. Тэгээд Каран тэрийг нь харчаад шооцсон. Нөгөөх нь уурлцхан. Тэгээд байж бас параараа тоглоодохноо. Тэгээ нөгөө параарагийн ундаг дугуйг нь унаад дүрнээ. Ман Каран параараа уурлсан чинь мань Каран ёстой тоосон зүйл байхгүй ингээд үгээд лэж. Тэгээ нөгөө Каран мэдээж зүгтаагаад гарнаа. Тэгээ энэ удаа Бобо Биби хоёртой таарчихнаа. Тэгсэн чи Бобо Биби хоёрын жахан шимээ гаргаад баригчихнаа. Ёстой л ихгүй жөглөө. Тэгээд Руди маань параараа тэгээд Каран хоёрын гэрт нь орсон чинь гэрэн жахан сүдэлцэн тэгээд хинч байхгүй байгааг хараад нэг юм онгоцын болноо. Нөгөө онгоцын болоод Руди чинь ёстой явж өгнө. Тэгсэн чинь нөгөө хоёр дээр гой онгоц олсон гэж ирсэн ясан чинь наа чи миний онгоцыг параараа дэх үед санаа алдаа. За маа гэх гинэ. Тэгээд Руди санаа алдсан байгааг хараад мэдээж параараа маань өөрчлөн болохоор нөгөө нэг онгоцоо өгнө. За нэг өдөр параараа хоёр маань шин нөгөө нэг онгоц биш харин нэстэг тэрэгтэй болоод тэрүүгээрээ амжилтаа нээсэн гээд амжилтаа анхудаа нээсэж үзлээ. Тэгсэн чинь замд нь алим тааралтна. Үгүй нэг утаа тааралтна. Яа тэгээ үжсэн чинь бидний сайн мэдих тунтун ах ингэж таарж ээжээ. Тэгээ тунтун маань шийд гаргасан чинь амар том дахиа гарч ирээд яг тунтуныг алхнаа. Тэгээ тунтун нөгөө нэг алим гаргая да гэд ясан чинь алим дээшээ олцсон чинь нөгөө нэг параараа алимын намаа явчихнаа. Нөгөөд чинь бүр том луу уулах гэснээр гахаа болонгуудаа буцаж том луу болоод явнаа. Тэгээ нөгөө Каран параараа хоёр ч эцэст нь ирсэн. Харин нөгөө нэг алимын аваад иржээ. Тэгтэл нөгөө тунтун гэд луу чинь эренгүүтээ өстэй хан нөгөө мод зод мөргөд байсан чинь нөгөө нэг Руди маань ёстой найзуудтайгаа аврын зодн идэн гэд байна. Тэгсэн чи Бобо Биби хоёрт хүртэл тэгээд уурлаад байна шүү. Тэгээ нөгөөдөг чинь алмаа авах гэж ирсэн юм аа гэд уучраа тайлбарлаад алмаа аваад явнаа. Тэгээ нөгөө тунтуныг хамт тоглооч төр байж байгаа жигнүү гэдээд хамт тоглоод яваач гэд тэгнэ. Өстэй дэгүү тунтун чинь том хүн болчоод ханаа зүт жах хүүхдүүдтэй хамт тоглоно. За тэгээд нэг удаа Каран параараа хоёр уулгаач цагдаа болж тоглоно. Тэгсэн чинь нөгөөдг нь Супер Батар Матер гээд өстэй өгдөггүй гээд параараа тэгээд амнаа. Тэгсэн чинь нөгөө нэг өгдөггүй хамгаалтын Каран аваад явчихлаа. За тэгээ нөгөө нэг Караны чинь бас л параараа хайгаад үрнэ. Каран параараа хоёр Каран нөгөө Руди хоёр нөгөө нэг хулгайчулж тоглоно. Тэгээ нөгөө хоёр чинь ёстой Эдиг алаад өгнө. Тэгсэн чинь нэгнийгээ алах нэ. Тэгээ нөгөө хоёр чинь Эдиг хийхийг сүдэлжээ дараа пүбгийг сүдэлжээ. Тэгээ дараа явжгаад Бобо Биби хоёрт ингээд практикуулаад зудаачнаа. Нэг Бобо Биби хоёр нөгөө хоёрыг яасан чинь үдсэн юм аа. Тэгээд Рупи Пети хоёрыг өдгөө шийдсэн. Тэгээд нөгөө хоёр чинь жаахан үдж байгаад явсаа. Тэгээд жаахан үдсэн ч гэсэндээ нөгөө хоёр нь баахан бичээ зөө үрлсэн байна. Тэгэхин зөө өрийн тээвэр юм да. Тэгээ нөгөө хоёртоо баярлаа гэж хэлнэ. Зөө өрийн тэв нөгөө нэг ганц бичээ зөөсөн биш. Ёсто баатрууд болчихлоо нөгөө хулгайч авчихсан. Ёо дон. Нэг удаа тунтун кактус болгоод шидэ харуулж илаа. Тэгсэн чи өөрөө цаг болчихсон байшгүй дээ. Тэгсэн чи өөрөө нэг хоёр дугуйтай юм болчихлоо. Тэгээ одоо яадаг үлээ гэсэн чи бүр том зов болчихлоо. Тэгээ нэг шидэ удирч чаддаг юм аа. Тэгээ нөгөө хэри хүчтэй улмаар байна гэд ирлээ. Тэгээ нөгөө нэг тунтун чи хэри хүчтэй болгоод хаячлаа. Тэгсэн чинь хэри хитрхи хүчтэй байлаа. Тэгээ нөгөө нэг хэри чинь ганц бөмбөг өшгөлцсөн биш нөгөө нэг Руди Эди хоёрыг бараг л алаад тажчихсангүй. Хаалга зарчээл гэж алхаар хаалга зохиод бараг хугал бүтнээр нь хугалчихсангүй. Тэгээд дээрэс нь бүр нөгөө нэг юун дээр бүр ингээ Каран параараа хоёрыг бараг л алчихсангүй. Нөгөө нэг дүүжин дайжин дээр шүү дээ. Тэгээ нөгөө нэг орцсон гүнгэлцэн сууж байхад нь тунтун ирээд хүчтэй бах мухай гоц гэж хэлээд буцаад зингийн болох гэсэн боловч тийм шидээс тунтун бол сайн мэдгүй блэ. Акулыг чадсан гэдэг нэртэй. Нэг удаа манай найзууд бас л далаа дээр нөгөө нэг загсаа бариад байж байна. Тэгсэн чинь Эдигийн барьсан загсыг хараад
Паророо шоолноо. Үүндээ шоолохоор загас байгаамаа. Тэгээд паророо бүр усан дотор орж байгаа загас барина гин шүү. Тэгсэн чинь акул нь нөгөө хоёрыг олоод харчихсан байна. Тэгсэн чинь Эди бүр идэж болдоггүй загас барих гээд тэгтэж өгнөө. Тэгснэ тэрнтэйгээ зодтолдоод Яста паророо нөгөө нэг том загас байна да. Эсвэл Эди байна дагаа бариад авсан чинь нөгөө нэг акул ахын тэрээ. Паророо яста хамаг чадлаараа зүхтаахаар шийднэ. Тэгсэн чинь бүр пупигийн уургунаас нь барьчихсан. Тэгээ пупи бодхолоор нөгөө том биеэрээ хамрыг нь пууд зөхнөө. Хамрыг тусалж гардаггүй ямар амар юм бэ. Чам дуудуулж өгье гэж хэлнэ. Нөгөөдөг чинь. Тэгээд бас хит тонсчлоо. Дуулж үгүй гэсэн чинь нөгөө нэг акул чинь ястай ууралцсан байжсэн чинь Эдигийн яг ард нь гараад Эди бүр яг урд нь гарч ирээд Эди бас цухтаана. Тэгээд нөгөөдөг чинь нэлээ эвгүй байдалтай тийм байсан юм да. Тэгсэн чинь нөгөө Руди бүр Эдиг аваад ус руу унчихжээ. Амар нь л их өвдсөн дөө. За тэгээд Эди Руди хоёр нэг удаа нэг юм удирдлагатай робот тоглож байна. Тэгсэн чинь Корон Паророо хоёр тэрийг нь Эдигээс зээлээд аваад явчихжээ. Нөгөө хоёр чинь зээлцэн нөгөө нэг ямаа эвдэж болохгүй. Тэгсэн чинь нөгөө нэг Паророо тэрийг ганцаараа тоглоод байна. Тэгээд Корон Паророо хоёр бас л тэрийг муудалцаж булаацалдаж эхэлнэ. Тэгж яагаад мэдээч тэр удирдлагатай машин нь эвдэрчилгүй яах вэ? Эвдэрхээс өөр яах вэ? Тэгээд Паророо жаахан уйдаад тамина мэдээч ирээдүйд бол Коронт аль эсвэл Паророод эвдэрнэ. Тэгээ байжсэн чинь ингээ Корон нөгөө гомдоод явцсан байдаг нас. Би бүр тэрийг нь анзаарахгүй байдаг нас. Авсараач тэгээд хоёр ч удаа тэр гэрээсээ хөдөлгөсөн аль эсвэл нэг удаа гэрээсээ өөрөө зогцсон байдаг гэсэн. За нэг юм үлгэр ярьж байна. За энэ ангийг бол би маш сайн санаж нэг удаа нэг Эди нөгөө нэг Пети Руфи гүнжтэй ингээд нөгөө нэг хаа сонгох гэж ясан чинь Руди Эди хоёр ингээд үзүүлнэ. Бүгдээрээ үзүүлээд хүчээ харуулна. Тэгжиж хаа болно гинэ. Тэгтэл нөгөө нэг хээрийн хаа аав нь болцсон. Биби хоёр нөгөө төшөөл нь болцсон. Тун нөгөө нэг гоё ээжэд харуулнаа. Тэгсэн чинь хамгийн хөөрхнөр нөгөө нэг хин гэлээ Пети гэсэн чинь Руфи нь уурлнаа. За нөгөө нэг Пуби болохоор нөгөө нэг хийл хөгжим тоглоноо. Харин хийл хөгжимд бүр ингээд автоматар бүжиглүүлдэг юм хөгжим байх нь тэр. Тэгсэн чинь харуулын нэг гарах гэж хэлснээр харуулт хүртэл бүжиглсээр гарлаа. Тэгээ нөгөө нэг Корон гэсэн чинь баах Легоны хязгааргүй Лего гардаг тийм автор навчигчээ. Та гараг гинэ. Тэгээд бас Корон хөөгдөж байгаамаа. Нэг айтаахан хүн байна уу гэж бодноо. Тэгснэ наатахаар яах чаан гэж Паророо мэдээж манай Паророо маань яг гол юм аваад хийн штэ. Рупиг маань аваад тэрүүгээр нэг сайхан ниснэ. Тэгээд Рупи маань буцаад онгоцоороо бууж ирнэ. Тэгсэн чинь Паророо дундуур нь ингээд наа шүү дээ. Би үзэгслэнт Рупитэй биш харин үзэгслэнт Бэдитэй хамт нисмээр үн гэд гуцнаа. Тэгээд түүнээсээ болоод жаахан Рупи үүнээс нь болоод жаахан уурлнаа. Тэгээд бүгдээрээ үзэгслэнтэй Рупи гэсэн чинь Пэти хүчээр хэрэгсэн гээд тэгээд бас жаахан уурластай. Бас хөөхөн царай муутай гэдэг дээр хэрэлдээстэй манайт. Энийг удаа хөл бөмбөгийн тэмцээн хийнэ. Манус одоо яаж тэрийг нь үзэхвтэ нэлээ эвгүй юм болно. Тэгээ нөгөөдөл чинь Эди Паророо хоёрын баг гээд тулдж байна. Ёстой үзэдэ тэмцээн болж шүү. Бүгдээрээ л одоо Пети Мети бөмбөг шидсэн чи бубу биби одоо ёстой амар яагаад тэгснэ Эдигийн багийнх нь бүгдээрээ булхаацж эхэлнэ. Руди хөлөө сунгаад тэгснэ. Дайрч энтер тэгснэ нөгөө нэг Эди нэг оноо авлаа. Тэгээ нэг Паророо ихлэ 2 оноо авсан чи тэгээ уурлаад байгаа юм шиг байна. Нөгөө нэг акул нь бүр тэмцээн үзэж ийн гэд бүр баярлаад наана. Нөгөө нэг Месси Роналдо хоёр тулдж байгаа шиг үзнэ. Мань гарууд. Тэгсэн чинь нөгөө нэг дунтун томлоо болоод хаачна. Тэгсэн чинь нөгөө нэг акулийнх нь хамран дээр мэдээч бөмбөг нонноо. Харин энэ ангид нэлээд тийм зохиол утгагүй ангиула.
За гэхдээ одоо ингээд энэхүү парт нь ингээд дуусч байна. 3 дугаар бүлэгнийх нь энэхүү парт нь дуусаад бол та бүхэн дараа л үзэж дээ. Тэгээд баяртай лайк болон субат дараарай.